Монголчууд бид нэг зангаараа байдг хүмүүсийг хоёр нүртэй хэмээн зөөрлөн хэлдэг. Гэхдээ бодит амьдрал дээр жинхэнэ утгаараа толгоонд хоёрын хоёр ширхэг нүртэй хүн байсан гэвэл та тэхүү. Хамгийн аимшигтай нь хоёр дахь нүр нь эзний заваасаар байгаад амийг нь хүртэл эвгүйтгэсэн байдаг. Тэгвэл та бүхэндээ энэхүү хүний гонигтай амьдралын талаар ээлжит нэгэн бичлэгээ өргөж байна. 19-р зууны үед Английн хамгийн язгууртан нөлөө бүхий айлд Эдвард Мордрик гэхүү 3 дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Түүний эцэг их 2 охин хүүхэдтэй байсан бөгөөд үг залгамжлах эрэгтэй хүү төрөөсөө хэмээн түүний мэндэлхийг хоногт олон цэцэн ядан хүлээж байсан гэдэг. Хүссэн хүлээсэн эрэгтэй хүүхэд нь төрсөн хэдий ч жирийн хүү биш байлаа. Учир нь тэрээр толгоон даг цэцэгтэй илүү нэг нүртэй байв. Тэрээр энэ төрхөөсөө болж хамаагүй гадуурч гарч чадахгүй нийгмээ тусгаарлагдан ганцаардмал өссөн байдаг. Түүний даг цэцэгдэх нүур нь хажуугаар өнгөрсөн хөмбөрийг нүдэрээ дагуулж харан аманда аимшиг төгс бутандаг байж. Азар тэрхүү хоёр дахь нүур нь бусдад сонсогдохой хэмжээний чанга дуу аваа гаргаж чаддаггүй байсан гэдэг. Эдвард Мордрик нь харагдах талаасаа царай зүс сайтай төгс нэгэн байсан ч толгоо арт хэсэгтээ барилах нүрнээсээ үргэлжэн айдас төгшөртэй эцсийн амьсгал хүртлээр амьдарчээ. Даг цэцэгдэх нүур нь Эдвард Мордрикийг жаргалтай үед нь ёжилч мухай инэн гонигтай үед нь баярлаг байсан гэх. Тиймээс ч эмч нараас миний жүтгэрийн нүрийг салгаад өгөөч хэмээн үргэлж гуйдаг байсан гэдэг. Харамсалтай нь тухайн үеийн ангаа ухааны хөгжилд хүний илүү царайг салгаж авах нь тухайн хүний амьд үлдэж чадах хэсэгтээ шууд хамралтай боломжгүй зүйл байжээ. Тэгээд ч ямар зоригтой хүнд өөдөөс нь харах жүтгэрийн нүрийг зүсэж авах зүрх зориг байх билээ дээ. Тухайн үед түүний эмч байсан Тредвил болон Мэнерс нар түүний арт талын нүрийг дүрсэлж хэлэхдээ толгоон гавлын ясны ар сэтгэх жижигхэн эсхийг эзэлдэг байсан хэрнээ өөрийн гэсэн бүрэн төгс оюун ухаантай нүур байсан хэмээн төрсөлсөн байдаг. Түүний төрсөлсөн хэд хэдэн кино байдгаас бидний хамгийн сайн мэдэх нь American Horror Story-гийн 4 дахь бүлэг болох Freak Show буюу гажуудын шоунд зохиос гардаг юм. Энэхүү кинонд ардаа жүтгэрийн нүртэй Эдвард Мордрик өөрийгөө хороохоос өмнө цирк дэх бусад бүх гажуу хүмүүсийг хороодог талаар үйл явдал гардаг юм. Гэхдээ энэ нь 19-р зуунд төрсэн жинхэнэ хүнээс санаа авч хийсэн энэ байж. Эдвард Мордрик ямархуу харагдах байсан бол хэмээн төсөөлж уралсан гавлын ясын хэлбэртэй баримл дэлхийд даяарч мөн нэг хэсэг нэлээд шуугилж ижээ. Түүний амьдралын талаар 1896 оны Ангаа ухаан дахь гажиг болон ер бусын зүйлс нэртэй номонд дэлгэрэнгүй тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэрхүү номын эсгээс дурдвал Эдвард Мордрик бол дэлхийд ирэх гажиг хүмүүс дундаас хамгийн өрөвдөлттэй амьдралаар амьдарсан нэгэн юм. Бүхий л амьдралынхаа туршид ганцаардмал байсан ба гэр бүлийнхаа гишүүдийг ч өрөөндөө оруулдаггүй байжээ. Тэрээр гоц ухаантай төдийгүй хөгжмийн ховор авьяастай нэгэн байлаа. Түүний ар нүур нь яг л мөрөөдмөр мэд дур булам хэрнээ жүтгэр мэд аимшигтай байсан гэдэг. Түүний жүтгэрийн нүур нь хизээж унтдаггүй бөгөөд өдөр битгий хэл шүнж түүнд там жүтгэр гэх мэт аимшиг зүйлсийн талаар хивнэж унтуулдаггүй байлаа. Эдвард Мордрик энэ зовлонтой амьдралаа өг дээдсийнхээ хийсэн гимнүглийн төлөөс гэж үздэг байж. Тэрээр 2 дахь нүрнийхээ асар их аимшигтай шивнийг сонсож дийлэлгүй 23 наснда захиан бичээ үлдээн хорвон амиа орлсон байдаг. Тэрхүү бичсэн захианда гэр бүлийнхэндээ ууг шуу авчиж байгаадаа хүлцэл өчье. Намайг өршөөлгахаас өмнө заавал жүтгэрийн нүрийг минь месгийн аргаар зүсэж аван устгаарай. Стигвэс тэр айд сүргэм зүйлсээ миний булшин доторч шивнсээр л байх бол хэмээн бичсэн байдаг. Түүний хүсэлтээр түүний шарлыг ямар нэгэн чулуу болон тэмдэглгээгүй хаа нэгтээ оршуулсан байдаг. Тийм ч учраас одоо хүртэл түүний шарлыг олох боломжгүй юм. Орчин үед эмчнэр Эдвард Мордрикийг нэгэн төрлийн гажиг буюу Diprosopus гэх өвчнөр өвчлсөн байж магадгүй гэж үздэг байна. Энэ нь бидний сайн мэдэх сиамын ихрээс арай өөр төрлийн өвчлөл бөгөөд SAJ гэх уургийн илүүдлээс үүдэн тархины ясны бүтцийн өвчлөлд өөрчлөлт гардаг хүндрэл юм. Ийм төрлийн гажигтай төрсэн хүүхдүүд төрснөөс хойш хэдхэн хоног л амьдрах чадвартай байдаг гэдгийг ч Эдвард Мордрикийн хувьд 23 наслсныг нь харахад үнэхээр л юр зүсийн тохиолдол байгааз. Түүний өрөвдөлтэй амьдралын талаар Том Уэйтс гэх дуучин Poor Edward гэх нэртэй дуу хүртэл гаргасан байд.
Эдвардтай адилхан тохиолдлоос жишээ дурдвал 2008 онд энэтхэгт төрсөн Лалисийн гэх охин юм. Тэрээр мөн адил толгоондоо 2 нүртэй байсан бөгөөд 2 нүур нь хоёулаа 2 хоснууд хамар уруул зэрэгтэй байжээ. Энэтхэгчүүд угийн шүтлэгтэй гэлхөө тэрхүү охиныг Дурга гэх бурхан хөний дүрээр буун ирсэн гэж үзээд өдөртөл гэхэд 100 хүн очиж хөлнөөс нь адис ан мөргөдөг байжээ. Тэрхүү охинд Эдвард шиг хар далдын ямар нэгэн зүйл тохиолдоогүй ч бяцхан охин харамсалтайгаар удаан амьдарч чадалгүй 2 сартайдаа нас орсон байна. Хөөрхөн Эдвард хэрвээ өнөө цаг үе төрсөн бол түүний амьдрал арай өөр байх байсан болов хэмэтлээ. Миний бэлтгэсэн энэхүү мэдээлэл та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Цаашдаа оруулах сонирхолтой бичлэгийг минь үзхийн тулд лайка дараад subscribe хийгээрэй. Баярлалаа.